Чи хамгийн сайныг идэхийг хүсэж байна уу? Миний үгийг дуулууртаа дагаж үйлдэх ёстой байгаа байхгүй. Түүний үгийн дагуу үйлдэж амьдрах ёстой. Бид нар үгийн дагуу үйлдэнэхээр би өглөө босоод нэг юм гаргаж ирээ. Ингэж за ингэ гэж байгаа юм байна шүү дээ намайг тэд төгшүүртэйгээр талхаа идэж айдтайгаар усаа уух болно. За энэ ч өнөөдөр надад юу гэсэн үг вэ гэж ингэж димэрээ яваад. Өнөөдөр бурхан бидэнд юу ярьж байна? Тэрэнд нь бид нар дуулууртаа байгаад юу үйлд гэж яг тэрийг нь дагаж үлдэх ёстой. Энэ нь те бүр ерөөсөө энэ дэлхий дээр амьдардаг бүх хүмүүсээс бүр дэс хөндлөн байсан ч хамаагүй. Ерөөсөө бүр хүний ухаан санаанд ороогүй байсан ч хамаагүй. Биднэрт гайхалтай түүхүүдийг бурхан бидэнд бичиж үлдээс. Хөөе 120 жилийн дараа үер буун. Үер гэдгийг ч мэдэхгүй, ус орно, бороо орно гэдгийг ч мэдэхгүй, завь гэдгийг ч мэдэхгүй. Юм барьж байгаагүй тийм хүн дээр үрж ирээ. За чийл миний нүдэнд бүхэл үтэн дэлхийн хитэн түмэн хүн дотроос ганцхан тэр хүн таалагдсан байхгүй нөө. Чи эрэл бариад надад би чам цайхан заагаад үгүй. Ингээд барь шүү. 120 жил би бүр дандаа гайхдаг энэ түүхийг уншаад. Юу хийж бол хамгийн сайхан он жилүүд нөхгүй юу? Юугаач хийж болно тэрээс. Та ёо баяжж болно, нэр хүнд олж болно. Гэтэ тэр ингээд нэг юм хийгээлээс. Бол тэгээ хүмүүс дандаа байнг доогшно. Эргүү тэнэг хөрх юмт. Зарим нь ирээд хэлж байгаа тийм. Наа миний өгшөн. Миний өгшөн бас арай л биш энэ чи. Арай л мэдрэлч нэг л биш. Чи өөрөө тэнэгтэж болно. Чи ихнэрээ дээрээс нь хүүхдүүдээ бэрүүдээ чи энд авч ямар чи нэрээ арайч бас тийм хүн байгааг байхгүй би чиний чамайг мэднэ аавч аюух юм ярьж л байсан баг. Гэхдээ бурхны тэмдэглэл бол хүний цэцэрлээс хамаагүй дээр. Нэг том төлөвлөгөө явж ирснийг хэн ч мэдээгүй байхгүй. Тэгэхээр би та нарт өгч хэлж байгаа нөхөр дуулууртай байдал биднээс амь амьдралыг шаарддаг юм уу? Тэрөө. Биднэрт ирэх нь байгаа, татгалзах ирэх нь байгаа. Харин бид нар татгалзахгүй байхаар сонгосон хүмүүс. Та юу гэж хэлэн тэрий чинь би хийн. Тийм учраас Давид дуулсан маш. Бүх дэлхий миний эсрэг болсон ч. Бүх дэлхий миний эсрэг бүр дайн зарласан ч. Би айхгүй. Би таны төлөө л байх болно гэж. Бурхан ийм хүмүүсийг хайж олохыг хүсэхээс яагаад гэвэл тэр би эцсийн цагт Давидын асрыг барих болно гэсэн. Зарим нэг хүн Давидын асрыг барьсан л да. Давидын асрыг барьсан. Босгоцсон байгаа. Гэтэ Давид бол агуу хүн байхгүй юу? Давидын түүх бол амар түүх. Үнэхээр нэрээ бурхан нэр ямар сони юм бэ гэмээр нэрээ. Тийм учраас биднэрт бурхан тийм дуулууртай зүрх сэтгэлийг бий болгох, зүрхний хөвч хөндлөлтийг хийхийг хүсэж байна. Хөвч хөндлөлт хийгдэг бол бид нар дуулууртай байж чадахгүй. Ерөөсөө чадахгүй. Яагаад бурхан биднээс альбан хүчээр албадлагаар ташуурдаж удирдахыг хүсэхгүй байна. Биднээс сайн дураараа авч. Дөрөвдүгээрх нэг зүйл. Ингээд зогсохгүй. Үйлдэж зогсох. Үйлдэж чад хүн болж болно. Заавал яшиг гэж болно. Тэгэх юм бол хараа үйлдэж байгаа зогсъё. Тэгэх юм бол бүх үйлдэжсэн зүйл нь, бүх хүлээж авч ирсэн зүйл нь, бүх сонсч ирсэн зүйл нь тэрнээс авагдана. Ерөөсөө тэнгэрлэг хууль байхгүй юу? Түүнээс болоо би одоо энэ хүртлээ болоо зөндөөж хоол авлаа эзнээс болоо штэ үлдсэн амьдрал. Бурхан ерөөс тэр мөр хамаа бүгдийг аавна. Яг бол Есүс маш тодорхой хэлсэн. Хинд байна тэрэнд өгдөө л байна. Хинд байхгүй энэ тэрнээс авагдана бүгд. Бид нар тэрний хуулийг өөрчлөх хэрэг байхгүй та арайч штэ. Би бас тий таны шинэ үеийг эхлүүлж явах чинь би ч бас би Кемпинский би орчуулга хийж явлаа би номлож явлаа би 5-5 хүүхдээ орхиод өвчтэй хийгээ орхиод амар танд үлс таас арай ингэж болохгүй их надад байхгүй. Тэр надад хичнээн хайртай байгаа. Тэр намайг ямар таалдаг байгаад би ямар зөв юм хийсэн байгаад би таны үгэнд ороод би сүм чуулганаасаа явлаа гэж хэлсэн ч хэрэг би түүнд цаашаа дуулууртай байж түүний үгийг үйлдэхээс татгалзах юм бол урдын бүх зүйлүүд алга болно. Авагдана. Бурхан бас шудраг байхгүй ард түмэн. Тэр шудрагч тэр дулдууч биш тэр зулгууч биш харин урд ажтайх нь гавьяа шагналыг ингээд зинлээлдэ ингэхгүй. Тэр мэдээж хайр инэрлээ татахгүй. Гэтэ тэр шудраг байхгүй. Бүх хүүхдүүд нь замаа дуусгатлаа итгэмжит тууштай зүтгэдэг байгаасай гэж тэр хүсдэг. Заримдаа бид нэр тэр мөрөөгөө жоохон өнгөрөх гэдэг байхгүй юу? Та нар өнгөрдгөл ах та. Би бол заримдаа гэртээ ганцаараа айгу өнгөрцөн сууж бистэ айгу лаг юм а тийм ээ гэсэн. Гэхдээ тэр тэнэг хүнийг бурхан өөрчлөх учраас дөрөвдүгээр үгийг бид нар яах вэ? Үгээс бид нар зурах хэрэгтэй.
Филипп пастор энэ тухайн номлож байсан. Энийг бид нар айгүй санах хэрэгтэй байхгүй юу? Үгээс бид нар зурах хэрэгтэй юм аа. Хэн зуурна тэр хүн газрыг өвлөх болно. Хэн зуурна тэр үндэснүүдийг өвлөж авах болно. Зуурсан хүн л. Тэгээ зуурна гэдэг бол дээрх сонсох, хүлээж авах, дуулууртаа үлдэхийг давж гарсан үйлдэл байгаа байхгүй. Сонсож чадсан хүн зуурах боломжтой. Бас зуурахгүй ч явах боломжтой. Хүлээж авсан хүн, тэгээ үйлдсэн хүн, тэгээ цаашаа даваад зуурсан хүн байх хэрэгтэй. Мария зуурсан шүү дээ. Зуурааг бол Есүс төрөхгүй байсан шүү. Тэг тий? Габриэл хурж ирэл үг хэллээ. За нэг хэсэгтээ сайхан явнаа. Габриэл ч гэсэн айгүй гоё тэнгэрээс чийлээ шүү. Амар том гэж Изабель тэнгүүд хэлээ. Харин тийм айгүй том над дээр бас ирсэн. Үгүй тийм үү тань дээр бас ирсэн тий. Над дээр бас ирсэн. Ямар гоё юм бэ гэх хэсэг сар явж уулан тэр хоёр. Дараад нь хүмүүс юм ярьж эхэлсэн. Энэ жирс ямарсан энэ яасан юм ярьж болно. Тэгэхээр тэр хүн үгээс зуурхаа байж болно. Яг тэгвэл зуурхаа байсан хүмүүс зөндөө байгаа. Өгсөн хүмүүс зөндөө байгаа. Зуурна гэдэг бол биднээс яг жинхэнэ ялалтандаа авчиж өгдөг зүйл байна. Галаат номон дээр Паул хэрхэн Петр болоод бусад элч нартай сөргөлдсөн тухайга бичсэн байдаг. Хэрэг Үйлс номыг бид нар унших юм бол тэд нар илгээсээр явж байхдаа бас хоорондоо хэрхэн бас маргалтаж тийм ээ мэтгэлцэж бүр нэгийг орхиж энэ явж ирсэн. Мөн би урд нь анзаардгүй байсан л ингээ уншиж байгаа. Галаат дээр Паул юу гэж хэлсэн бэ гэхээр хүсээ хурц хөндөөлхийг та нар алдтаад байх юм аа. Бүр сүүлдээ харь үндэснүүдээс зүгтж босдохыг оролдож байгаа Петрийг эсэргүүцээд бүр хурал дээр босоод үг хэлсэн маа. Петр чи ийм хоёр нүртэй байж болохгүй штэ. Тэгэхээр үгээс зуурж амьдрна гэдэг бол дандаа л юмтай тулна бид нар. Дандаа л ямар нэг юмыг эсэргүүцэх хэрэгтэй болно. Түүнээс биш нэг хааш муутай адсах шиг амтан тэнцээгээд амтан болгонтой л үсэлцээд байгаа учраас биш. Зүгээр л энэ дотор байгаа юм чи хамгаалах хэрэгтэй шүү хүн чинь. Хамгаалаад тэрний чинь төлөө байлдах хэрэгтэй байхгүй. Зүгээр л ингээд гэртээ дэвэл бүгд миний дээгүүр туучаад гараа юу. Харин энэ дотор суулгасан тэр эрхэм нэг юм байна штэ. Хэрэг та хаанчлыг газар дор нуусан сувд гэж бодох юм бол 8 хүн тэр сувдыг олох юм бол тэр газрыг бүхэлд нь худалдаж авахын тулд өөрт байгаа бүхнийгээ зарна гэж Есүс хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар хэрвээ энэ дотор хаанч байгаа бол энэний төлөө бид нар ихтэй юугаач барахад бэлэн байх хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тийм бүрээс тунгагдсан үе босч ирж байгаа. Хаасаагүй бэлтэж байгаа. Бид нар бодож болох юм. Энд биднийг бэлтэж байгаа гэж би итгэдэг Монголын хаан нэгтээ тэр бэлтэж байгаа. Цаг нь болохоор бид нар л гаргаад аваад ирнэ. Тийм учраас бид нар үгнээс зуурах гэдэг зүйлийг үнэхээр өөрсдийнхөө амьдрал энэ бол шүү дээ. Үгнээс зуурах юмнараа сурахгүй. Энэ бол үгнээс зуурдаг зуралтаас сурах юм. Хүүхэд гаргаж иж бид нар хүүхэд гаргах гэдэг юу байдгийг мэддэг шиг бид нар үгнээс зуурж иж тэр үг миний амьдрал яг ийм юм бэ шүү дээ гэж бид нар мэдэж авдаг. Тэгээд бид нар зуурах тусмаа илүү зуурах хүчийг олж авдаг. Тэгэхээр бид нар хамгийн жижиг үгнээс ч гэсэн зурж сурах хэрэгтэй. Бидний амьдралд өгсөн тэр үгнээс бид нар зурах хэрэгтэй. Христэд итгэдэг хүмүүс ер нь их сонио. Байгуу хэцүү. Жишээлбэл ингэдэг. Нэг нь байргүй байл да. Тэр залбирал ингээл мэдээж хэрэг хүн залбирж байгаа хүн болгол тэр үнийг байртай болоосаа гэж бодож байгаа шүү дээ тийм ээ. Залбираа тэгэл дараад нь ярина нэгээр залбирж байгаа үед эзэн илчилсэн юм юу байна маа. Бис ингээл ийм байр харлаа чамд яг тийм байр. Мэдээж тэр хүнээс сэтгэл сайхан бодож байргүй юм чинь тэг хүн болгонд байр өгөх гэж эзэнтэй чамд яг өгөх юм байна гэдэг. Тэр бол нэг залбираад айх шаардлага байхгүй. Тэгээд их мэдрээд байх юм байхгүй. Хэрэг чи үгийг дагаад дуулууртаа амьдрдаг юм бол хэрэг чи хаанчлалын зам дээр явж байгаа юм. Хэрэг чи хаанчлалыг эрен хайжл байгаа юм бол өгөгдөн шүү. Угаас ишүүлээд байх байхгүй байхгүй юу? Өгөгдөн дэр чинь. Тэгэхээр бид нар тэр зүйлийг итгэл гэж бодоод тэрнээс зураад итгэв. Хинч байртай болно гэж эзэн надад хэлсэн гэсэн нэг өдөр. За яшиг шиг байртай болохгүй юм шиг. Үгүй байхгүй. Бид нар авахын тулд үнэндээ тэрнээс зуурд шүү. Эзэн надад өгнө гэсэн. Яагарахгүй надад нэг юм өгнө гэцэндээ гэж зураа. Тэр зуралт ерөөсөө биш шүү заа юу. Тэр зуралтын төлөө та амьдралаа өг ямар ч тэр чинь хинт сайн биш. Хинч тэрийг чинь булааж авах гэж танаас татаж хангаахгүй. Харин энэ дотор чи юм орсон байвал, энэ дотор чи хаанчлал байж ивэл, энэ дотор бурхан танд нэг юм суулгацсан байвал автоматар та эсэргүүцэлтэд тулгарна. Автоматар тэрийг чинь дотроос нь гаргаж хаяхад диавол зүтгэх болно. Яг үүндээ Филипп пастор хэлсэн. Яг үүндээ би бол чухал биш ээ. Диаволд ч чухал биш юм байлээ.
Миний дотор байгаа юм л чухал. Тэр энийг л эндээс зайлуулахыг хүсдэг. Бидний энэ дотор байгаа юм зайлахад бидний хайнга зам байх болоо. Хайнга. Ерөөсөө л юмд ингэж нэг тийм хайшааш ханддаг. Юмд ингэ бүр эцсийн тулд ингэж явдаггүй. Тэр эцсийн хүртэл явдаг хүн чинь яг тэр юмас зуураад байгаа байхгүй. Яадаг ч гэсэн тийм дүүжгнэл ингэ зуураа те. Ерөөс яасан ч гэсэн энийгээ би тавихгүй. Ямар ч үзэл бодолтой би хутгахгүй. Хаанчлал юм бол цэврээрээ хаанчлал юм. Энийг би ямар ч амбицтай хутгахгүй. Яаж ч өлсөөд муураад юу ч болж байсан ч би энэ юм дотор явах. Яа тэгэл дээр үед нөхөр өтөр Солонгосоос ирснийхаа дараа амар мөнгөтэй байлоо. Тэгээ дараад нь амар мөнгөгүй боллоо. Тэгсэн чинь битэрийн найзууд ирээ битэрийг дэмэлдээ. Та яагаад ингэ ямар үлгэр жишээ биш байна. Одоо ингэ ийм ядуу байхаар ч одоо хүмүүс та хоёрыг одоо ямар үлгэртэй гэж одоо дагах юм. Зарим хүмүүс та хоёрыг хараад бүр Есүс итгэхээсээ болж штэ. Тэгээ нэг талаасаа бид нар ядуурыг гэж үсээгүү. Бид нар аль байдгаар хичээсэн. Яагарахгүй юмгүй болцсон байхгүй юу. Нөгөө талаасаа хүмүүс одоо битэрийг хараад баяжглаар Есүст итгэл болгохлоор Есүст итгэхээсээ болоод байл бас их сонин. Тэгээ мэдээж бид нар хүмүүст дуурайлал өгөх ёстой. Гэтэ энэ заал баяжчих ч юм уу хоосрохтой хамаа байхгүй шүү дээ. Тэр үед их өөрийгөө зэмлдэг байсан би яана тийштэй арчаагүйдэл ингэж нэрэл нэг амар бурхны үгийг ярьсан гэсэн талах байхгүй тийм сонин штэ гэж аюу боддог л байсан. Энэ минь тухай ерөөсөө биш юм байл. Хэрвээ бид нар дандаа мөнгөтэй байдаг бол бурхнаас зуураад байх нэг тийм хэцүү биш шүү дээ. Үндэ амархан байхгүй юу? 11-ээ өгөх үү барих уу гэж тэмцэлдэхгүй. Мөнгө байгаа л юм чинь тэгэл өвдөл барих шүү дээ. Харин ерөөсөө бурхны үгийг зуурна гэдэг бол бидний янз бүрийн байдлаар алахыг хүсдэг диаволын тэр бүхэл тулаануудад бид нар орно. Үнэхээр орно. Хүссэн хүсээгүй бид нар тийш орно. Биднийг юмгүй болж гэн, юмтай болж гэн, амьдрал тэгширж гэн, тэгшгэн бус байна, алдаатай, бартаатай. Энэ бүх ирээвэр хураавар юм дотор л бид нар зурхыг сурдаг гэж би хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгээд дардан сайхан замаар давхиж явхад тэр нэг тийм чухал биш аахгүй магтахад ч асуудал биш, яахад ч асуудал биш. Харин тэр биднээс албаар ингэж одоо бүр ингэж хөвсөн өөрчлөх тэр процесс дээр заавал дагуулж явна. Заавал дагуулж явна. Бид нар зүгээр бэлдэж өөрийгөө тавьж өгөх ёстой. Энэ нь би та нар ядуураад амар үгүүрнэ гэж иш үзүүлж байгаа юм биш. Яг л Паул хэлжсэн те ядуу байхдаач би ядуу байхын зовлон мэднэ. Би юмтай байхыг ч би мэднэ, өлснө гэж юу байдгийг, цатна гэж юу байдгийг би мэднэ. Хүн дандаа цатгалан байвал цатгалан байхыг мэдэхгүй шүү дээ. Өлсгөлэн байхыг ч мэдэхгүй, цатгалан байхыг ч мэдэхгүй, цатаад байгааг ч мэдэхгүй. Бүх юм дандаа л иддэг. Йоо данаа нэтгэрч бүр дургу хүчлээ. Тэгэхээр бурхан биднийг өөрийнх нь үгнээс зуурдаг болгохын тулд бидний амьдралд ийм хүчтэй донслогоонуудыг хийж өгдөг. Зарим бидний тэнэглэлээс ер нь бол бидний тэнэглэлээс их юм болно. Гэхдээ бурхан биднүүсийг энэ бүхний дундуур аваад гарч идэг нь сайн муу бүх зүйлийг эцсийн бүлэгт өөрийн хүмүүсийн сайн сайхны төлөө эргүүлэхийн тулд байдаг байгаа байхгүй. Энэ л бидний найдвар. Бид нар энийг диавол руу ч чихэх хэрэггүй, хүмүүс рүү ч чихэх хэрэггүй. Тэгээ яа харахгүй миний тэнэглэлээс бол юм болсон. Гэтэ энийг сайн болгож байгаа нь энэ дотор ажиллаж байгаа бурхны ажил байгаа байхгүй юу? Бурхан бол юу л юуг ашиглаж шүү дээ. Үхлэгч тэр ашиглаж чадна, ядуу зүдүүд тарчиг хомсгон байдлаач тэр ашиглаж чадна, баян юмтай байхыг ч тэр ашиглаж чадна. Тийм биз дээ. Энэ бүхний дундуур явж байхдаа бид нар түүнээс зурх ёстой. Би нэг сургаал сонсч байсан. Тэрэн дээр юу гэж хэлсэн бэхээр бид нар ядуу байхдаа түүнээс зурж ирсэн шиг юмтай болохтой хүртэл түүнээс зурх зуралт нь ядуу байхдаа зурж ирсэн зуралтаас их байх ёстой гэж. Энэ нь бидний нямбай байдалтай шууд хамааралтай. Бид нарт тэр мөр ерөөсөө хамаа байхгүй. Авраам гэхэд амар их хөрөнгөтэй хүн байсан. Маш их чинэлэг хүн байсан. Гэхдээ тэр бурхнаас зурх зуралт нь үнэхээр бат байсан байгаа байхгүй. Түүний үгнээс зурх зуралт нь. Бурхнаас яаж зурхыг үгнээс нь зурх юм байгаа үстэй. Яг л бурхан үг хоёроо салшгүй байхгүй юу? Бурхан тэнд үг нь эндгэх юм байхгүй. Үг хэллээ тэр бол бурхан мөн. Тэгээ түүний үгнээс зурж амьдрна гэдэг бол биднээс бүх юмыг шаардна. Амьдралыг маань хүртэл шаардсан бөгөөд зөвхөн Еврей 11-ийг харъя. Тэр дуулууртай байдал тэр бурхны үгийг зуурсныхаа төлөө зарим хүмүүс яасан бэ гэдэг Еврей номын 11-р бүлэг хэлдэг. Бид нар тийм ээ өнөөдрийнхээ идэх хоолыг тийм ээ өмсөх хувцас эсвэл одоо юу гэдгийг нэг орон байртай болчихын төлөө бид нар бурхны үгнээс зуурах ёсгүй юм аа. Еврей 11. Энд гарч ирж байгаа энэ итгэлийн бааtruуд ард түмэн бид нар энийг үрчил сургаал номлоно шүү дээ.
Та нар бурханд итгэж гэнэ үү? Амен. Бурхан та нарыг ерөө нэгдэд итгэж гэнэ. Амен. За тэгвэл итгэсэн хүмүүсийг харцгаая гэж энийг уншсан шүү дээ. Гомдмор.